За сайн байцгаана уу? Энэ бичлэгийг үзэж суугаа. Элэгнэгт Монгол ахын дүүс та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр ингээд бид хоёр ингээд хамтдаа ингээд суугаад байгаагийн учир нь та бүхнээсээ нэг чин сэтгэлийн нэгэн зүйлийг хүсэх гэсэн юм аа. Тэр нь юу юм бэ гэхээр саяхан манай ноён нуруу нэвтрүүлэгт зочноор оролцсон өөрийнхөө эрүүл мэнд амьдралынхаа төлөө тууштай тэмцэж маш том давааны гарт амжилттай давж илэршилжүүлэх хагалгааг амжилттай хийлгээд ингээд байж байгаа тухайгаа ярьж байсан Мөнх бат гэдэг залуу маань одоо бас нэгэн эрүүл мэндийн маш том шалгуур дээр тулж ирсэн дахиад одоо нэг элэгний тэр хавтраас үсэрхийлсэн бас нэгэн хавтрын онцтойгоор одоо өнөөдөр хятад улсад одоо эмчилгээ хийлгээд байж байгаа. Тэгээд одоо эмчилгээний бас зардал мөнгөний хувьд өөрсдийнхөө бололцоо, нөөц бололцоог одоо бүхэл өөрийнхөө чадах хүчийг дайчлаад одоо ингээд яалтчгүй ард түмнээсээ бас ингээд хүсэлт дэмжлэг ингээд өсөж байгаамаа. Тэгээд тэрийг бас бид хоёр дамжуулж та бүхэндээ энэ элэг бүтэн гэр бүл Монголын ирээдүй гэсэн аянд бас бид хоёрын зүгээс нэгдэж байгаа. Тэгээд Монгол ахын дүүс та бүхэн маань ч гэсэн сайхан сэтгэлийнхээ үүднээс тусламжийн гараа бас тодорхой хэмжээгээр сонгох хаа гэж бас найдаж байгаамаа. Гэт нэвтрүүлэг үзсэн үзэгчд бол маш сайн мэдж байгаа. Манай Мөнхт бол миний одоо ингээд ойлгосон гэх юм уу мэдэрснээр сэтгэлээсээ мэдэрснээр ер нь гэр бүлээ зөвхөн гэр бүл биш ер нь эргэн тойрон найзууд биднийг ойр дотны одоо учирсан хүн болгоныг энэ сэтгэл зүйн ийм өндөр ийм гоё байдлаараа аюугаа гэрэлтүүлж явдаг хүн болохоор энийг бас сая агаа орж ирээд чамаас сонсоход бас нааштай мэдээ байна гэж сонсохоор маш их баярлж байна. Тэгээд ийм гоё гэрэлтсэн хүн цаашдаа гэр бүлээ байтугай эргэн тойрон энэ Монгол улстай ч гэсэн нэг ч гэсэн ийм гоё гэрэлтэй гэгээтэй сэтгүүтэй хүн бас эрүүл болж игэл эрүүл болчихосоо гэдэг утгаасаа би бас ингээд сонсоо сая их баярлалаа. Одоо Монгол хүн гэдэг чинь би ч бас нүүж ирээд Монгол хүний сайн талыг маш их ойлгож байна. Манай их орны чинь сайн тал нэгэндээ юм тус тэмтэй байдаг гэдэг утгаараа ингээд манай нэвтрүүлгийн үзэгчдээс ахуулаад болцоороо хэрэг боломж байвал манай Мөнх хотын гэр бүлдэл гэсэн үг шүү дээ. Жохон ч гэсэн дэмжлэг 1-2 гэж хоёрдохгүйгээр тусалцаа өгч ивэл бидний одоо ингээд энэ нэвтрүүлгээ хүмүүсийн сайн сайхны төлөө, сайн сайхан мэдээлэл тараахын төлөө ингэж явж исэн маш их урам зориг бас авах тий. За тэгээд маш их баярлалаа. Анхаарал тавьсан та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд бүгдээрээ энэ хандивын аянд өөрсдийнхөө нөөц бололцоогоор оролцож нэгэн сайхан Монголын ирээдүй болсон энэ залуугийнхаа амьдралд эрүүл мэндэд амьдрал сайн сайхан бүхнийг бэлгэлье гэж сэтгэлээсээ уриалмаар байна. За түр баяртай баярлалаа. Амьдралын элэг бүтэн байх, эрүүл сарвал байх, илүүчгүй, дутуучгүй өнөөдрийн байгаа байдалтай сэтгэл хангалуун амьдрах тэ хүний сайн явааг ч юм уу, хүний сайн эдэлж явааг ч юм уу хараад одоо тэрлүү шатахгүйгээр өнөөдрийн өөрт байгаа юмдаа их сэтгэл хангалуун, тайвуу тэр зүйл нь өөрөө амьдралын бас нэгэн утга учир